За миний бие одоо өртөөчдийн хэрэгэлдэг байсан зангилаа бичгийг одоо сэргээж уран бүтээлд ашиглаж явдаг юм уран бүтээлч хүн байна. За зангилаа бичих нь бол эрт дээр үед нүүдэлчдийн хэрэгжилж байсан ийм бичиг. За энэ бичгийг ганцхан Монголд гэлтгүй одоо нэгэн цаг үед дэлхийн нийтээр хэрэгжилж байсан ийм бичиг юм а гэж ойлгогдож байгаа. За энэ юунаас харагдж байна вэ гэхээр инданжууд зангилаа бичигтэй Перугийн бику бичиг гэж байдаг. За Япончуудын хойдол Айн онцтон гэж байсан одоо байхгүй. Тэд нэр бас ийм зангилаа бичигтэй байсан гэдэг ийм мэдээ байгаа. Тэгэхээр тэгээ мөн манай монголчууд ийм зангилаа бичигтэй байна. Тэгээ энэ зангилаа бичгийн араас ингээ хөөцөлтөө явж байхад анхандаа бол монгол бичгээс санаа аваад ерөнхийдөө монгол бичгээ одоо утас уяан дээр буулгацсан байна гэдэг ийм бодол төрөөд явж исэн. Гэтэл улам цааш нь ухах тусам ерөөсөө энэ уяа зангилаа бичгээ илүү дөрвөмжүүлээ нарийн болгоод монгол бичиг болгоцсон юм биш үү гэдэг ийм санаа бол бат төрж байгаа. За энэ санааг маань дуламгой бас нэг удаа постэр болсон байсан. За бичиг үсгийн их өвөг бол зангилаа бичиг маа гэсэн энэ санаа бол надад маш одоо яг тийм байна гэсэн юм бодол төрж байгаа. Цаашд гэх юм бол за миний хувьд уран бүтээлээрээ дамнуулж энэ зангилаа бичгийг түмэнд дэлгэрүүлж түгээж яваа. Одоо Монголда болон олон улсад мөн одоо энэ бол Монголын гаралтай юм а гэдгийг бас батлахыг хичээж явж байгаа. За мөн хүүхэд залуучууд болон 10 жилийн багш нар за мөн ингээд сурахыг хүсэж байгаа юм хүмүүст зангилаа бичгээ бас зааж байгаа.